комплекс тоногчтой энэ тэгштгэлийн хуурмаг хэсэг нь эерэг байх Z комплекс тологч. За одоо тэгвэл хэдүүлээ энэ тэгштэглээ бодох юм бол за эхлээд скематик бичээ. Тэнцүү 4-ийн квадратаас хасах нь 4-ийг үржигдэх нь 1, үржигдэх нь 40 тэнцүү 16-аас хасах нь 160 буюу энэ тэнцүү хасах 144. Хасах 144 гэдгийг 144-ийг үржигдэх нь хасах 1 буюу хасах 1-ийг e-гээр зөвчгаар 144 e квадрат гэдэг. За одоо тэгвэл хэдүүлээ Z1 2-ыг олох юм бол хасах 4 дээр нэмэх хасах язгуурдоор 144-ийг үржигдэх нь e квадрат. Угаах нь 2-ыг үржигдэх нь 1. Энэ тэнцүү хасах 4 дээр нэмэх хасах за 144-өөс 12 гарна e квадратаас e гарч ирж. Угаах нь 2. За энэ бүгдийг 2 тугаа өгчхөөр хасах 2 дээр нэмэх хасах 6e болно гэсэн. За бидний Z1 маань хасах 2 дээр нэмэх нь 6e, Z2 маань болохоор хасах 2-оос хасах нь 6e. Тэгтэл бидний Z комплекс тооны хуурмаг хэсэг нь эерэг тоо байх ёстой гэсэн учраас бидний хариулт энэ авах нэ. За ингээд A хариулт байх нэ 16-г.